За өдрийн мэнд авилгын индексээр Непал ч 170-д байт юм байна. Монгол бол 114 ч ихтэй юм байна. Тэр нөө 170-д жигссэн тэ Непалийн иргэд тесэрч дэлбрээд тэ авилгач хэл худалдаачуудаа одоо өөрсдийн хэмжээнд одоо арга хэмжээ тооцож чадлаа. Сангийн сайдаа хүртэл шалдан гудамжаар чирж явлаа. За энэ мэтчлэн тэ улс их оронд нь авилгал хэл ахуулд идэгцсэн учраас ард түмэн эсэргүүцлээ илэрхийлж ингэж босч байна. Манай улсад хизээ чи юм болохгүй. Ягам нөгөө нүүрсний 44 их 80 төгрөг боловсролын зээлийн сангаар тэ дарга нарын хүүхдүүд бүгдээрээ зээл аваад сурцсан байсан. Тэрийг нэг нь ч өгөөгүй. Олон нийтэд ил болгонгод тэр зээлээ төлж эхэлсэн. Зүгээр нэг жирийн иргэний хүүхдүүд тэр зээл хизээч олдохгүй шүү дээ. Дарга нарын хүүхдүүд бүгдээрээ тэрнгээр чинь боловсрол эзэмссэн. Ийм баг чинь дэндүү номхон хөлцөнгөө ард юм. Тэгэл тесэрч дэлбэрхэл тухайн нэг сэдвийг тэ эн чинь болохгүй шүү дээ. Та авилгал хэл ахуулдаа идэгдлээ новшнуудаа гэл яг тэмцэдгийн даван дээр нөгөө нэг тэ төрийн ордонд суусан толгоо угаасан улгачуд нь гарч ирэл. За таад бол бурхан шиг хүмүүс юм а. Таадад одоо тэ мөнгө өгнө. Мөнгө өгнө. Нөгөөх нь нэг шуудаа будааны мөнгө. 1 кг махны мөнгө. Тэгэл болоо. Тэгэл нөгөөд ч нөгөө юм мартчихна. Ийм байхад манай улс авилгын индексээр улмал хоошоо ухрна. Улмал хэл ахуулдаа баригдсаар байна. Эцсүүлд нь энэ улсуудын сайд дарга нар шиг өөрсдийн хувийн нислэг тэргээрээ гадаад руу зүхтнаа. Таад ерөөсөө ингэ яагаад мэддэг юм шиг мэддэггүй юм шиг явд юм бэ? Өвөл эхнэр хүүхэд нь бүгдээрээ гадаадд хаянаа нэгэд далайн ирэг дээр амардаг шүү дээ энэ хүмүүсийн чи эхнэр хүүхэд нь өөрсдөө энэ ч төрийн ордныг харагдсан болоод Монголд байдаг. Мэдхгүй одоо тэгээд та өөрсдөө энэ сошиалар явж байгаа бичлэг дээр тэ гадаад улс их орон өөрсдийнхөө улс их орныг ингээ харьцуулаад тэгээд ямиг найс тунгаан бодно шүү дээ одоо тэгээд.